Үнсгэлжин нэгэн баян нэрийн эхнэр нь өвдөжээ. Амьсгал хураах мөчөө ойрдсныг мэдсэн бүсгүй үнсгэлжин охиноо орныхоо дэргэд дуудуулав. Охин минь намайг өөд болохоор эцэгтэй элбэрлэлтэй байгаарай. Бурхан чамд санаа тавьж байх болно. Би Тэнгэрээс чамайг харж хамт байх болно. Ингээд тэр нүд анжээ. Охин өдөр бүр ээжийнхээ булшин дээр очиж өөлдөг байв. Үнсгэлжингийн аав аян замд их явдаг байлаа. Аав нь үнсгэлжин охинд нь түшиг тулга болох тийм хүнтэй дахин гэрлэе гэж шийдэв. Тэрээр хоёр залуу охинтой бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэжээ. Үнсгэлжин муу санаад хойд их, муухай ааштай хоёр хойд игчтэйгээ амьдарч байв. Тэд үнсгэлжинтэй их муухай харьцдаг. Удалгүй үнсгэлжин тэдний зарцуулж гэрийн бүх ажлыг хийдэг болжээ. Нэг өдөр үнсгэлжин шал шүүрдэж байлаа. Хоёр хойд игч нь бөөдөн дээр суугаад жимс ховдоглоно. Идэж дуусаад нэг игч нь жимсний хальсаа шал руу хаячихлаа. Хойд их зочны өрөөнд орж ирээд бохир шалыг харлаа. Үнсгэлжин шалыг сайн цэвэрл муу залхуу охин. Ганц ч юм олигтой хийж чаддгүй мó? За их минь одоохон цэвэрлэе. Уучлаарай. Үнсгэлжин хоолоо хийж аяг тавга угаана. Надад эд хоол өгөөч их минь. Бидний идэж дуусахаар шавхруугийн долоогоорой. Ахиад л жүжиг тоглоод эхэллээ. Эхлээд явж аяг тавга угаа. Үнсгэлжин бүх аяг тавга хурааж цэвэрлэлээ. Түүнийг дээврийн хөндөд унтдаг болгожээ. Орой бүр үнсгэлжин уйлсаар өлсгөлэн одоодтой унтана. Үнсгэлжин харсан бяцхан хулган шовууд өрөвдөж түүнтэй найзууд болжээ. Нэгэн өдөр хаан нэжгэр найр хийхээр шийдэж хотын хүн бүрийг урьжээ. Хаан хазаргоо огтоос нэгийг сонгож гэрлэгж хүүгээсээ хүслээ. Ордны эрхэмсэг цэнгүүнд нөхөрт гараагүй бүх эмэгтэйчүүдийг хаан эзэн урьжээ. Эзэнт гүрний ард иргэдэ. Та бүхэнд хааны зарилгийг дуулгая. Ирэх 7 хоногийн бямб гарагийн эрхэмсэг цэнгүүнд хүн бүрийг урьж байна. Цэнгүүний үеэр хаан эзэн ханхүүд гүнж сонгох болно. Тийм ээ. Хүн бүр баярлаж хөөрч байлаа. Ордны гарахыг маш их хүсдэг байсан үнсгэлжин ч бас маш ихээр баярлжээ. Үнсгэлжингийн эгч нар хөл хөөрцөг болон цэнгүүнд бэлдэж эхэллээ. Алавагта цэнгүүнд бэлдэж эхэл. Би ханхууг та хоёрын нэгтээ гэрлүүлмээр байна. Харин чи үнсгэлжин юма бэлдэхт нь тусал. Миний охид гүнж шиг харагдах ёстой. Удахгүй аль нэг нь ханхуутай гэрлэнэ. Оо ээж минь ханхуу надтай гэрлэх болно. Үнсгэлжин үсээ минь самнаж хувц өмсгөд минь тусал. Үгүй ээ. Үнсгэлжин эхлээд энэ дэр ханхуутэй би гэрлэнэ. Үнсгэлжин бол сайхан сэтгэлтэй охин. Хоёр эгчтэй хоёуланд нь тусаллаа. Би ч гэсэн очиж болдогч болоосай. Би ч гэсэн явж болох уу? Би ордныг харахыг үнэхээр их хүсэж байна. Бас цэнгүүнд оролцмоор байна. Яасан ч үгүй. Өөрийгөө харал та. Чамд өмсөх даашинц ч байхгүй. Амтны илэг дог болж бид нүүр хийх газаргүй болно. Яаж ийм асуулт асууж чаддаг байна? Хойд их нь хоёр охинтойгоо ордны цэнгүүнд явлаа. Үнсгэлжин ганцаараа уйлсаар үлдэв. Ээжийнх нь хормын даашинз өөрт нь байдгийг тэр саналаа.
Харин юучгүй урагджээ. Үнсгэлжин оёж эхэллээ. Хулган, шувууд тэргүүтээ бяцхан найзууд нь ч тусалж эхлэв. Их отхон дээ. Тэр үед цэнгүүн дууссан байна. Гэнэт шидэт өрлөг их гарч ирлээ. Ойлгох хэрэггүй дээ үр минь. Би чамайг цэнгүүнд явуулна. Та хэн бэ? Бас ийм юм байх боломжтой гэж үү? Энэ даашинз юучгүй урагдчихсан. Надад цэнгүүнд өмсөж явах хувцас байхгүй. Санаа зовох хэрэггүй дээ охин минь. Гили бүү. Үнсгэлжингийн хуучин хувцас гоёмсог шин даашинз боллоо. Харин хөлд нь болор шаахай гарч ирлээ. Огт нь шуу найзууд нь нэгэн хулуун дээр үсэрцгээж байв. Гили бүү. Өрлөг их хулууг анган сүүх тэрэг. Болгоныг сүүх тэргэнд төллөх морд харин нэгэн шувууг дэлбэгч болон хувирглаа. Гэхдээ өрлөг их минь миний хойд ихч нар ч гэсэн тэнд байгаа. Намайг хараад тэд уурлан да. Санаа бүү зов. Би тэдэнд чамайг таниулахгүй. Баярлалаа өрлөг их минь. Та үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ санаж явах минь эд шид шүн дунд хүртэл үйлчлэн шүү. Тэр үед гэртээ ирэх ёстойгоо санаарай. За өрлөг их минь. Би тэрийг мартахгүй. Үнсгэлжин баяртай гэж хэлээд цэнгүүнийг зорилоо. Үнсгэлжин ёслолын танхимд орж ирэхэд хүн бүр түүн рүү харлаа. Хойд игч нар нь үнсгэлжин таньсангүй. Ямар үзэсгэлэнтэй бүсгүй вэ? Царайлаг ханхүү үнсгэлжин хараад анхны харцаар дурлжээ. Ханхүү үнсгэлжинд ойртож ирэв. Сайн уу үзэсгэлэнт гүнж минь? Тантай хамт бүжиглж болгосон болов? Тийм ээ. Бололгүй яах вэ? Ханхүү өөр хинтээч бүжиглсэнгүй. Харцаа үнсгэлжингээс салгаж чадахгүй байлаа. Үнсгэлжин оройжин ханхүүтэй бүжиглээд цаг шөн дундыг зааж байгааг мартах шахжээ. Гинт өрлөг ихэн үгийг санджээ. Цаг нүдэнд нь туслаа. Би одоо харах ёстой. Гэхдээ дөнгөжл гүйж явахт нь үнсгэлжингийн болор шаахааны өрөөсөн хөлнөөс нь сугарч онов. Ханхүү араас нь ирж байгааг харсан үнсгэлжинд шаахаагаа авах цаг байсангүй. Үнсгэлжин яаран сүүх тэргэнтэй суугаад яваад өглөө. Ханхүү болор шаахааг хараад яаран газраас авав. яагаад зүгтсэн юм болоо? 12 цаг болжээ. Замдаа түүний сүүх тэрэг алга болж дахин хулуу болж ховров. Үнсгэлжин дөд самаар гүйж арай гэж гэртээ хүрлээ. Улас орон даяар хайх хэрэгтэй болсон ч хамаагүй. Би тэр бүсгүйг олох л болно. Би ямар ч аргаар хамаагүй тэр бүсгүйтэй учирмаар байна. Ханхүү үзэсгэлэнт бүсгүйтэй уулзсан гэж тэсэж ядахта хүмүүсээ дагуулan хэрэлд гарчээ. Тэд айл бүрээр орж явлаа. Айл бүрд орж охин бүрд шаахааг өмсүүлж үзсэн ч шаахаа хэндэн ч таарсангүй. Эцэст нь үнсгэлжингийн гэрт ирлээ. Тавтаа морил эзэнтэй минь. Хадагтай. Танай гэрт цэнгүүнд очисон охин байгаа юу? Өчигдөр арай миний 2 охин цэнгүүнд очсон. Огтоо дуудчих. Тэдэнд энэ шаахааг өмсүүлж үзнэ. Бид энэ шаахааг өмсөж явсан бүсгүйг хайж байгаа юм л та. Оо, миний охтын нэг нь өмссөн байж магадгүй. Би тэднийг дуудаадах юм. Эгч нарт нь шаахааг өмсүүлж үзлээ. Яаж ч хөлөө багтаах гээд шаахаа тэдний хөлд орсонгүй. Энэ гэрт өөр хүн байгаа юу? Үгүй. Би 2 охинтой. Хойд их үнсгэлжинд шаахааг өмсөөлөхгүй гэж дээврийн хүндэд төгссөн байжээ. Бид байшинг бүхэлдэн шалгах ёстой л доо. Удалгүй нэг цэрэг дээврийн хүндий рүү очтол хаалган цоожтой байлаа. Энэ дотор хүн байгаа юу?
хойд их араас нь дагаж иржээ. Үгүй. Энд хинч байхгүй. Энд цагаа дэмий үр хэрэггүй эзэнтэй минь. Цэрэг хаалгыг эвдэж дотогшоо орлоо. Цонхны дэргэд суугаа охиныг хараад тэр ихэд гайхжээ. Энд нэг охин байна. Ханху хүмүүстэйгээ үнсгэлжинд ойртож ирээд түүнд шаахайг өмсүүлж үзв. Шаахаа үнсгэлжингийн хөлд яг таарчээ. Хойд их балмагдлаа. Үгүй. Арайл гэж чамайг оллоо. Чамайг хэн гэдэг вэ? Үнсгэлчин. Ханху тэр даруй өвдөглөж үнсгэлжинд гэрлэх санал тавилаа. Үнсгэлж. Чи надтай гэрлэх үү? Тийм ээ. Тийм. Ханху үнсгэлжингийн гарнаас барьж үнслээ. Дараа нь үнсгэлжинтэй хамт ордон руу буцав. Хаан хатан хоёр үнсгэлжинтэй уулзаад маш их баярлжээ. Тэд хормын тов хилцгээр үнсгэлжингийн аавыг өрөв. Үнсгэлжин ханхутэй гэрлэж тэд амар сайхандаа жаргасан.